Сайн байцгаана уу? Солонгосын эрүүл мэндийн MDK байгууллагаас мэдчилж байна. Манай байгууллага сонсогчдын сонирхсон олон асуултанд хариулт өгөх Солонгосын тэргүүлэх эмнэлгийн эмч нартай хийсэн ярилцлага MJL радиогоор даваа гараг бүрийн 18 цаг 15 минутаас сонсогч та бүхэнд хүргэж байна. Сайн байна уу сонсогчдоо, Монголын хамгийн анхны онлайн радио телевиз олох MJL радиогоо хүлээн аван сонсож байгаа дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж буй нийт монголчууд та бүхэндээ энэ үчийн мэндийг өргөн дэвшүүлж бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотоос мэдчилж байна. Манай MJL радио Сөүл хотод байрлах MDK эрүүл мэндийн мэдээллийн төвтэй хамтран 7 хоног бүрийн 18 цаг 15 минутанд энэхүү нэвтрүүлгээ цуврал болгон та бүхэндээ хүргэж байгаа билээ. Өнөөдрийн энэ удаагийн дугаарыг MDK эрүүл мэндийн мэдээллийн төв Сэр нурууны Ким Ён Су эмнэлэгтэй хамтран шууд бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. MJL радиогийн зочин эмч нэвтрүүлгийн хамт олон яг одоо Сэр нурууны Ким Ён Су эмнэлгээс 2 дахь удаагийн дугаараа хүргэхээр хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн маань зочин эмчээр тус эмнэлгийн ерөнхий эмч эмнэлгийн дарга Ким Ён Су эмч өргөдөн оролцож байгаа билээ. Ингээд нэвтрүүлгээ эхлэхээс өмнө эмчийн талаар товч танилцуулгыг хүргье. Ким Ён Су эмч маань монголчуудын хамгийн сайн мэддэг Ёнсек сургуулийг төгссөн. Ёнсек сургуулийн анагаахын сургуульд олон жил профессорын ажил хийхийн зэрэгцээ тус сургуулийн дэргэдэх Severance нэгдсэн эмнэлгийн Сэр нуруу мэдрэлийн тасгийн даргаар олон жил ажилласан туршлагатай эмч юм аа. Мөн бүгд найрамдах Солонгос улс болон Аз номхон далайн орнуудын Сэр нуруу мэдрэлийн мэс заслын академийн хүндэт ерөнхийлөгч, олон улсын мэдрэлийн эмгэг судлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн даргын албан тушаал гэх мэт нэр хүндтэй албан тушаалуудыг хашиж байжээ. 1980-аас 2010 оны хүртэл гадаад дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хүндэт профессор, удирдах зөвлөлийн даргаар тасралтгүй олон жил ажиллаж байгаад 2008 оноос өөрийн хувийн эмнэлэг болох Ким Ён Су эмнэлгээ байгуулсан түүхтэй юм байна. Сэр нуруу нугасны чиглэлээрээ гадаад дотоодын олон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эрдэм шинжилгээний бүтээл, ном бичсэн ийм нэр хүндтэй эмч юм аа. Мэдээж өнөөдрийн урагдсан эмч маань Сэр нурууны мэрэгжлийн эмч учир бидний яриа тэр тал руу түлхүү хазааж байгаа билээ. Өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлгээрээ голчлон Сэр нурууны дискийн талаар түлхүү ярилцсан бол өнөөдрийн дугаараараа Сэр нуруу гэдэг эрхтэн маань хүний бие махбодод ямар үүрэг гүйцэтгэдэг тухай мөн энэ эрхтнийг эрүүл сарвал байлгахын тулд юуг илүү анхаарах хэрэгтэй талаар дэлгэрэнгүй ярилцах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн маань ярилцлага сонсогч та бүхний эрүүл мэндэд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд эмчтэйгээ мэдлээд ярилцлага эхлэе. 원장님 안녕하십니까? 네, 안녕하십니까? 감사합니다. 네, 요즘 날씨가 너무 더운데요. 한 주 동안 잘 지내셨습니까? 네, 더위에 저도 시원하게 잘 지냈습니다. 네. 지금 이 시간에 전 세계적으로 퍼져 있는 몽골 사람들이 MJL 라디오를 듣고 있습니다. 원장님 인사 말씀 부탁드립니다. 네, 감사합니다. MJL 라디오를 통해서 전 세계 몽골 사람들과 이야기를 나누게 되어서 큰 영광으로 생각합니다. За ингээд ярилцлага эхлэхээс өмнө эмчтэй дэлхийгээр тархан суугаа монголчуудад маань зориулаад мэдчилгээ төвшүүлнэ гэсэн хүсэл тавьсан эмч маань баярлалаа. MJL радиогоор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж байгаа нийт монголчуудтайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна гэж мэдчилж байна. 네, 감사합니다. 원장님 지난주에 우리가 허리와 목 디스크에 대해서 주로 얘기를 나눴는데요. 오늘은 척추와 통증에 대해서 얘기를 나눠보려고 합니다. 앞서서 척추란 우리 몸에서 어떤 역할을 하는 기관인지부터 설명 좀 부탁드립니다. 네, 척추는 우리 몸의 큰 기둥으로서 목에서부터 등, 허리, 꼬리뼈까지 이루고 있는 기관입니다. 그리고 여기에서 위로는 머리와 연결되고 양 팔다리와 연결되어 있습니다. 그래서 집으로 치면 팔다리가 기둥이라면 그 기둥을 위에서 서로 연결시켜 주고 있는 그 대들보에 해당합니다. 네.
За ингээд өнгөрсөн 7 хоногт голчлон нуруу болон хүзүүний дискийн эмгэгийн талаар эмчтэйгээ ярилцсан байгаа. Тэгвэл энэ удаагийн ярилцлагаараа сээр нуруу нь бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн болох, мөн түүнтэй холбоотой өвдөлт гэж юу болох талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байгаамаа. Ингээд эмчтэй тавьсан эхний асуулт маань сээр нуруу ер нь бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ? Тэр талаар тайлбарлаж өгнө үү гэсэн асуултаар ярилцлага эхэлж байна. Эмч маань хариулахдаа сээр нуруу гэдэг бол бидний биеийн хамгийн гол баг нь бөгөөд хүзүүнээс эхлээд нуруу, бүсэлхий, ахар сүүл хүртэл үргэлжилдэг эрхтэн юм аа. Мөн дээшээ толгой хоёр тал руугаа гар хөл гээд дөрвөн мөчтэй холбогддог. Гэртээ харьцуулах юм бол гар хөлийг багна гэж үзвэл сээр нуруу нь тэднийг холбож өгч буй гол холбоос юм аа гэж ингэж зөвлүүлж тайлбарлалаа. 네, 원장님 감사합니다. 원장님 병원 자료에 척추가 건강해야 전신이 건강하다라는 말이 있더라고요. 되게 중요한 말인 것 같아서 궁금합니다. 좀 설명 좀 해주시겠어요? 척추 마디마디에서 우리 몸을 조절하는 각 기관에 신경들이 나가고 들어가고 있기 때문입니다. 따라서 척추 속에 들어있는 그 척추 신경에 병이 생기면 그것이 지배하는 우리 몸의 각 기관들이 약해져서 병이 생깁니다. 그래서 척추가 건강해야 우리 몸이 건강하다 이런 말을 할 수 있습니다. 그런 내용이었구나. За ингээд эмчтэй тавьсан дараагийн асуулт маань эмнэлгийн танилцуулгыг харж байхад сээр нуруу эрүүл байвал бүх бие эрүүл байна гэсэн ийм ураа үг байсан. Энэ их чухал үгний ард ямар нууц оршиж байгаа юм болоо гэд мэдэх зорилготойгоор эмчээсээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө энэ үгийг гэсэн ийм хүсэлтийг тавилаа. Эмч маань хэлэхдээ сээр нурууны нугалмууд хооронд бидний биеийн эрхтнүүдийг удирдах байдаг мэдрэлийн судсууд орж гарсан байдаг. Тийм болохоор сээр нурууны дотор байрлах нугасанд асуудал үүсэх юм бол бидний биеийн бусад эрхтнүүдэд асуудал үүсдэг юм а гэж ингэж ярьлаа. Үнэхээр сээр нуруу маань маш чухал эрхтэн байх нь нэг үгээр хэлбэл удирдах төв гэж ингэж ойлгож болохоор санагдлаа. За ингээд эмчээсээ илүү тодруулж асууя. 네, 그렇군요. 그렇다면 우리 몸에서 어떻게 중요한 척추를 건강하게 지키려면 어떻게 해야 합니까? 네, 척추를 건강하게 하려면 첫째 평소에 바른 자세를 가져야 합니다. 그리고 둘째로는 매일매일 적당한 전신 운동, 신체 강화 운동을 하시고 세 번째로는 비만이 되지 않도록 꾸준히 관리해야 됩니다. 그리고 마지막으로는 금연을 해야 좋겠습니다. За ингээд эмчтэй тавьсан дараагийн маань асуулт болохоор тэгвэл бидний биед ийм чухал үүрэг гүйцэтгэж буй энэ эрхтнийг эрүүл сарвал байлгахын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг лавшруулж тавьсан. Эмч маань хариулахдаа сээр нурууг эрүүл байлгая гэвэл нэгдүгээрт өдөр тутмын амьдралдаа зөв цэгц суух шаардлагатай. Амьдралын зөв хөвшилтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт өөр тохирсон бүх биеийн булчин чангаруулах дасгал хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй. Гуравдугаарт нь таргалахгүй тулд тууштай арчилгаа шаардлагатай. Эцэст нь тамхи татахгүй байх хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөөг өгч байна. Энэ зөвлөгөөг сонсоод сууж байхад туслыг хураавал далаа болно гэдэг үг санаанд буулаа. Бид өдөр тутмын амьдралдаа баг гэлтгөө зөв зуршлыг бий болгож чадвал эрүүл мэндэд маань том тус нэмэр болохыг сонсогчид маань ойлгосоо гэж ингэж хүсэж байна. Заавал өвцнийхаа дараа л гинт ухаарах биш. Урдчлан сэргийлж сурна гэдэг их чухал санагдлаа. Хөдлөшгүй үнэн бол цаг хугацааны ирэхээр бидний биед хөгшрөлт явагдах нь тодорхой. Түүнийг дагаад л булчин сулрах, яс сэргижих, эрхтэн маань илэгдэх нь мэдээжийн асуудал. Хөгшрөлтийг зогсоож чадах эд чидтэн одоогор байхгүй ч өөрөө хичээх юм бол энэ хугацааг сунгаж болох нэ гэдгийг энэ зөвлөгөө харуулж байна гэж ингэж бодож байна. 네, 감사합니다, 원장님. 원장님, 척추 질환에 운동이 어떤 역할을 합니까? 네, 척추를 지탱하고 있는 것이 힘줄과 근육입니다. 따라서 근육과 힘줄을 강화시키는 운동을 평소에 꾸준히 해야 척추가 건강해지는 것입니다. 네, 그렇군요. За, ингээд дараагийн эмчтэй тавьсан асуулт маань сээр нурууны өвчнөд дасгал хөдөлгөөн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэж ингэж асуусан байгаа. Эмч маань хариулахдаа сээр нурууг тогтвортой барьж байдаг зүйл бол булчин болон шүрмэс юм аа гэлээ. Тэгэхээр булчин шүрмсийг чангалж өгөх дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хийх хэрэгтэй. Тэгж байж бидний сээр нуруу эрүүл байх юм аа гэж ингэж ярьлаа.
Сонсогчдоо Сөүл хотоос MDK эрүүл мэндийн мэдээллийн төв Ким Ён Су эмнэлэгтэй хамтран энэхүү нэвтрүүлгийг шууд бэлтгэн хүргэж байгаа илээ. Ингээд эмчтэй дараагийнхаа асуултыг тавья. 네, 원장님, 척추 질환 환자들이 집이나 직장에서 쉽게 할 수 있는 운동 방법이 있나요? 네, 집이나 직장에서 뿐만 아니라 어디서든지 쉽게 할 수 있는 것으로서 맨손 체조가 있습니다. 특히 목, 팔, 다리, 허리 골고루 움직여주는 스트레칭 운동이 좋습니다. 아, 네, 알겠습니다. За, ингээд эмчтэй тавьсан дараагийн асуулт маань сээр нурууны асуудалтай хүмүүс гэртээ болон ажил дээрээ хийж болох хялбархан дасгал байдаг уу гэсэн асуултыг тавилаа. Эмч маань хариулахдаа гэрт юм уу ажлаар зогсохгүй хаан ч явсан хялбархан хийж болох дасгал бол байдгаа гэж байна те. За энэ нь бол ямар дасгал вэ гэхээр гимнастикийн дасгал одоо нэг сороо менсун чэйжүү гэж солонгосоор нэрлэдэг. Энэ нь бол одоо ямар нэгэн тоног төхөөрөмжийг хэрэглэхгүйгээр зөвхөн одоо өөрийнхөө гар биеийг оролцуулан одоо хийх дасгалыг хэлдэг. За голчлон миний ойлгож байгаагаар бол энэний одоо гол төлөөлөх дасгал бол гар дээрээ одоо сунгалт хийхтэй тэр дасгал голчлон одоо хүмүүс хийдгээ гэж ингэж ойлгож байгаа. За тэгэхээр ялангуяа одоо хоолоо, гар, хөл, нуруу гэд ээлжлээд одоо эдгээрийг хөдөлгөөнтэй байлгах ийм хөнгөн стретчинг буюу те одоо сунгалтын дасгалуудыг бас хийх нь бол илүү сайн гэж ингэж зөвлөж байна. Зүгээр суухаар зүлгэж суусан дээр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хаа явсан газараа те биеийнхаа булчин шүрмсгээ чангалах дасгал хөдөлгөөнийг байнга хийж явах нь одоо тэрийг зуршил олгох нь бол эрүүл мэндэд тань тустай байх нэ гэдгийг сонсогчдод хэлмээр байна. За ингээд эмчээсээ дахин тодруулан дараагийн асуултаа тавья. 원장님, 지난주 우리가 척추에 대해서 얘기를 했을 때 척추 질환 환자들의 70에서 80%가 비수술적 치료로 완치될 수 있다고 하셨습니다. 그렇다면 그 비수술적 치료 방법들에 대해서 알려주시겠습니까? 네, 비수술적 치료로 가장 대표적인 것이 국소 마취를 하고 꼬리뼈를 통해서 가느다란 관, 즉 카테타를 척추신경 통로, 즉 그것을 척추관이라고 하는데 척추관 속으로 넣어서 신경을 부드럽게 해주는 약을 주입하는 것이 신경성형술이 있습니다. 또 쉽게 얘기하자면 신경 주위에 윤활유 기름을 칠하고 나오는 것입니다. 또 더욱 발전된 것으로는 그 카테터 속에 내시경 카메라가 달려 있어요. 그래서 척추관 속을 들여다보면서 병이 있는 신경 주위를 정확히 찾아서 치료하는 방법이 있습니다. 아, 네. За ингээд эмчтэй тавьсан дараагийн асуулт маань өнгөрсөн 7 хоногийн арслахын үеэр сээр нурууны өвчтөй хүмүүсийн 70-80% нь хагалгааны бус аргаар эмчлэгдэх боломжтой гэж ингэж эмч маань ярьсан. Тэгвэл хагалгааны бус эмчилгээний ямар аргууд байна вэ гэсэн асуултыг тавилаа. Эмч маань хариулахдаа хагалгааны бус аргын эмчилгээ нь хэсэгчилсэн мэдээ алдуулт хийгээд ахар сүүлээр нарийнхан гуурсыг шургуулж сээр нурууны мэдрэлийн судас руу мөн мэдрэлийн сувг руу гуурсаар дамжуулан судсыг зөөлөн болгодог тариан имийг одоо хийж өгдөгөө гэж ингэж тайлбарлаж байна л да. За илүү ойлгомжтойгоор тайлбарлах юм бол мэдрэлийн судсыг одоо тослоод өгчөж байгаатай бол адил юм а гэж ингэж зөөрлүүлж тайлбарлалаа. Үүнээс арай илүү агцтай эмчилгээ нь бол нөгөө гуурсныхаа дотор одоо камер хийж те дурангаар дарагдаад байгаа тэр мэдрэлийн судсын хэсгийг илүү тодорхой харж яг тэр хэсэгт нь эмчилгээ хийж өгөх явдал юм а гэж ингэж тайлбарлаж байна. Энэ эмчилгээний хувьд тийм ч айхтар хүнд бол биш. Цаг хугацаа бас нэг удаан зардаггүй, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн мөртлөө их үр дүнтэй эмчилгээний арга гэж ингэж ойлгож болно гэдгийг бас нэмээд хэлмээр байна. 네, 원장님 감사합니다. 원장님, 돈증이라는 것이 무엇일까요? 우리 몸에 아픔, 통증이 있다는 것이 무엇을 부연하는 것일까요? 네, 통증이 있다는 것은 아파서 괴롭지만은 다른 한편으로 보면 아픈 부위가 병이 났다는 것을 우리에게 알려주는 신호입니다. 그래서 통증이 있기 때문에 우리는 우리 몸을 방어하고 지키고 치료받게 되는 것입니다. 통증이 없다면 우리가 불에 데이거나 가시에 찔리거나 무언가에 다쳐도 모르게 되겠죠. 그러면 우리 몸이 상하고 죽게 될 수도 있습니다. 아, 네.
За ингээд дараагийн одоо асуулт маань өвдөлт гэж яг юу юм бэ те? Бидний биед өвдөлт зовөр байна гэдэг юуг илэрхийлж байна вэ гэсэн асуултыг эмчтэй тавилаа. Эмч маань хариулахдаа бидний биед өвдөлт байна гэдэг бол мэдээж хүнд хэцүү те? Өвдөж байгаа хүн гэдэг бол мэдээж хүнд хэцүү. Гэвч нөгөө талаасаа бол өвдөж буй хэсэг маань өвчин туссан байна гэдгийг одоо бидэнд хэлдэг тийм дохио юм аа. Өвдөлт гэдэг зүйл байж ээж л бид биеэ арчилж хамгаалж эмчлүүлж байгаа хэрэг юм аа гэж ингэж тайлбарлаж байна. Хэрв өвдөлт гэдэг зүйл байдаггүй байсан бол бид одоо дүрлэлтсэн гал руу орох юм уу? Одоо өргөсөнд хатгуулах тийм янз бүрийн зүйлд ингээ хатгуулах, зүсүүлэх юм уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар гэмтлээ гэхэд одоо тэрийг бол мэдрэхгүй. Энэ нь бол эцэстээ бол бидний биеийг одоо хамаг бие минь эвдэж дуусгах ийм зүйлээ гэж ингэж хариуллаа. Тэгэхээр эсвэргээрээ бас өвдөлт гэдэг маань бидэнд бас биеэ эрүүл байлгахад маань дохио болдог ийм одоо сайн талтай байх нэ гэдгийг бас ойлгож авлаа. Сонсогчдоо Сөүл хотоос MDK эрүүл мэндийн мэдээллийн төв Ким Ён Су эмнэлэгтэй хамтран энэ удаагийн дугаараа шууд бэлтгэн хүргэж байна. За ингээд эмчтэй дараагийнхаа асуултыг тавья. 먼저는 가끔 이런 분들이 있거든요. 온 몸에 통증은 있는데 병원 가서 검사를 받으면 문제가 없다고 괜찮다고 하는 환자들이 있어요. 이게 왜 그렇습니까? 네, 가끔씩 그런 분들이 있는데 통증은 환자마다 느끼는 정도가 다르고 감수성이 다르고 표현 방법도 달라서 원인 찾기가 어렵습니다. 이런 통증 가운데 소위 신경 섬유 근통이라는 게 있고 또한 복합 통증 증후군이라는 병명이 있는데 이러한 환자들은 이 통증이 복잡하기 때문에 치료가 매우 오래 걸립니다. 네. За ингээ эмчтэй тавьсан дараагийн асуулт маань бүх бие нь өвдөөд байдаг боловч эмнэлэг яваад шинжилгээ өгөхөөр асуудалгүй зүгээр гэдэг. Энэ одоо ямар учиртай байдаг юм болоо гэсэн асуултыг тавьсан. Ер нь бол бодит амьдрал дээр бас ийм хүмүүс зөндөө байдаг. Манай мэдээллийн төв рүү бас их олон удаа хандаж байсан л да. Тийм болохоор энэ асуултыг бол асууя гэж ингэж бодлоо. Хаяа иймэрхүү хүмүүс бол байдаг. Өвдөлт бол өвчтөн болгоны одоо мэдрэх байдал, илэрхийлэх байдал нь өөр байдаг болохоор учир шалтгааныг хайх бол маш хэцүү байдаг гэж ингэж тайлбарлалаа. Энэ өвдөлтүүдийн дунд одоо мэдрэлийн гаралтай булчингийн өвдөлт ч юм уу эсвэл одоо олон юм хавсарсан хам шинжийн өвдөлт ч одоо байдаг. Ер нь бол маш удаан эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг гэж ингэж эмч маань хариуллаа. 원장님, 제가 정말 여쭤보고 싶은 질문이 있는데요. 우리가 가끔 머리가 조금 아프거나 앉았다가 일어나면 눈 깜깜해가지고 허리, 어깨 등이 아프기도 하는데 문제는 아주 심하지 않아요. 그래서 병원 갈까 하면 통증이 없어지곤 하거든요. 대체 이럴 때는 어떻게 해야 합니까? 조금이라도 통증이 있으면 무조건 병원 찾는 것이 맞는지 이거 좀 궁금합니다. 네. 통증은 아파서 고통스러운 것이지만 한편으로는 통증이 발생하기 때문에 우리가 병이 난 기관을 찾을 수가 있고 위험으로부터 우리 몸을 지켜낼 수 있는 고마운 것입니다. 그러나 통증이 일주일 이상 계속되면은 병원에 가서 그 원인을 조기에 찾아내고 치료하는 것이 중요합니다. 네. За ингээд би эмчээсээ нэг асуултыг асуумаар санагдаад асуучихлаа. Хаяа толгой жахаа өвдөх юм уу? Сууж байгаад одоо босхоор нүд харанхуулах юм уу? Дуруу мөрөөр баг зэрэг өвддөг. Нэг их айхтар их өвдөлт бол байдгүй. Эмнэлэг авч үзүүлдэг юм уу гэхээр өвдөхөө болчихдог. Ер нь ийм тохиолдолд одоо яах ёстой байдаг вэ? Багч гэсэн өвдөлтөл одоо байвал эмнэлэг явах хэрэгтэй юу гэсэн ийм асуултыг тавьсан. Эмч маань хариулахдаа өвдөлт гэдэг бол өвдснөөсөө болоод маш их зовдөг зүйл боловч нэг талаараа бол өвдөлт гэдэг зүйл илэрснээрээ өвчин тусснаа мэдэж авах ийм одоо болтгоо мөн одоо өвчтөө байгаа эрхтнийг олох тийм боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол цаашдаа одоо бидэнд одоо учрах том аюулаас бид одоо бие хамгаалах боломжтой болдог. Тийм одоо талархууштай хэрэг юм аа гэж ингэж тайлбарлаж байна. Гэвч өвдөлтийн хугацаа 7 хоногоос хитрэх юм бол эмнэлэгт очиж түүний шалтгааныг нь ихэнх үед нь олж эмчилгээ хийх нь бол чухал байдгаа гэж ингэж зөвлөлөө. За ингээд эмчтэйгээ нуруу нугасны талаар нэлээд одоо агуулгыг ярилцлаа. За тэгээд бидэнд бас
сонсогчдоос маань санал хүсэлт ирсэн байгаа. Одоо эмчээс энийг асуугаад өгөөч гэсэн ийм өвдөө сонсогчдын маань санал хүсэлт байгаа. За тэгэхээр эхний хүний одоо саналыг эмчтэй ингээд тавья. 원장님, 우리 지난번 그 방송을 보고 좀 이렇게 질문이 왔거든요. 그래서 그거를 지금 할게요. 지금 70대 할머니가 집에서 넘어져서 허리 유추 1번 뼈가 압박골절이 됐다고 합니다. 그럼 이런 경우는 어떤 치료를 해야 합니까? 어떤 치료를 받아야 합니까? 이런 질문입니다. 그 70대 할머니면 대개 이제 뼈가 골다공증이라 그래가지고 뼈가 칼슘이 많이 빠져서 엉성하게 푸석푸석한 뼈로 변하고 있습니다. 그런 분이 미끄러져서 엉덩방아 찌면 대개 요추 1번에 찌그러지는 압박골절이 생겨요. 사진상으로 보면 내모져야 할 뼈가 삼각형으로 찌그러져요. 그래서 허리가 이제 앞으로 꺾이게 되죠. 그래서 이럴 때는 이제 대개는 물론 병원에 가야 되겠죠. 가서 이제 침상 안정을 하는데 그냥 누워 있는 게 아니고 누울 때 그 골절이 있는 허리 밑에다가 말랑말랑한 벽에 커다란 벽에를 대서 누워 있어야 돼요. 허리가 뒤로 휘게끔. 다친 허리 밑에다가 큰 벽에를 대서 허리가 휘게. 그러니까 앞으로 꺾어진 허리뼈가 활처럼 휘게끔 이렇게 뒤로 휘게끔 하고 며칠간 누워 있어야 됩니다. 그러면 앞으로 찌그러진 뼈가 점점 펴져요. 거의 정상까지 펴지는 수가 많습니다. 그래서 매일매일 사진을 찍어서 이것이 정상으로 펴졌으면 펴진 그날 이 바늘을 찔러서 수술하는 게 아니고 기타란 특수 바늘이 있어요. 기타란 특수 바늘을 엑스레이 보면서 그 부러진 뼈에다가 바늘을 집어넣어요. 그래서 그 바늘 속에다가 뼈 시멘트라고 약이 있어요. 우리가 건물 벽돌 쌀 때 바르는 시멘트 있잖아요. 딱딱하게 굳는 거. 그거는 아니지만 이름이 이제 딱 벽에 시멘트처럼 굳는다 그래가지고 의학용어로 이제 뼈 시멘트라고 그래요. 뼈 시멘트라는 그 액체를 찐득찐득하게 된 액체인데 그거를 바늘 속으로 집어넣어요. 골다공증이 있는 부러진 뼈 속에다가. 그러면 그 뼈 시멘트가 액체로 되어 있는데 찐득찐득한 액체로 되어 있는데 그 들어가서 꽉 채우는 거야. 뼈속을 꽉 채우면 뼈가 단단해지잖아요. 그래갖고 치료가 끝나는 거예요. 그 즉시 넣자마자 그 즉시 뼈가 굳어가지고 그날로 끝이에요. 치료가. 그 통증이 심하던 사람이 뼈가 부러졌으니까 굉장히 아프잖아요. 굉장히 아파서 펄펄 뛰는 사람이 뼈 시멘트 넣고 그날로 통증이 싹 없어져요. 그리고 그날로 걸어 다녀요. 네. За тэгэхээр сонсогчдоо өнгөрсөн 7 хоногт одоо манай нэвтрүүлгийг үзээд одоо хэд хэдэн сонсогчдоос бол хүсэлт ирсэн байгаа. Одоо манай аавч гэдэг юм уу те эмээч гэдэг юм уу ингээд өвдсөн хүмүүс байна те энэ талаар ингээд ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ гэдгийг эмчээс ингээд асууж өгөөч гэсэн ийм хүсэлтүүд бол ирсэн байгаа. За эндээс эхний хүний хүсэлтийг эмчтэй сая тавилаа. Тэр ямар хүсэлтэйсэн бэ гэхээр 70 настай эмээ гэртээ одоо халтраад бол унсан байгаа. Тэгээд эмнэлэгт очиод үзүүлсэн чинь одоо нурууны 1-р үеийнх нь яс бол одоо хугарсан байна гэсэн ийм онцлогоог авсан байгаа. За тэгээд эмчээсээ одоо яг энэ эмээгийн тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ гэсэн ийм асуултыг тавилаа. Тэгсэн эмч маань хариулахдаа болохоор ер нь бол 70 настай хүн гэдэг бол яс нь сэрэгжсэн ясны сэрэгжилт одоо нэлээд хүчтэй явагдсан ийм насаа. Тэгэхээр ийм хүмүүс унахад бол одоо яс нь хооронд дотроо бол одоо зайгүй биш ингээ сэрэгжээд ийм зайтай болцсон байдаг учраас маш хурдан хугацаанд бол одоо юу яадаг хугардаг. За тэгэхээр мэдээж яг хуу гинтцэн хүн юм чим эмнэлэг явах хэвээр угаасаа бол тий. Гэхдээ эхний ээлжинд болохоор ийм хүмүүсийг бол яаж эмчилдэг вэ гэхээр гэрт нь
хэд хоногийн туршид гэрт нь хэвтүүлээд нуруунд доор нь бол одоо том хэмжээний юм дэр маягийн юм хийж өгөөд нурууг нь одоо хоош нь ингээд тэнэлгэх хэмжээнд тэгж ивж өгдгөө. Хэд хоног тэгээд гэртээ хэвтгэхэд бол нуруу нь одоо нэгсэндээ тэгшрээд нөгөө хугарсан яс нь бол ингээд одоо хэвэндээ орж эхэлдгээ гэдэг ингэж юм л да. За тэр хэд хоног хэвцснийхэн дараа бол одоо X-ray зураг авалтаар зураг авч одоо энэ шинжилгээгээр үзээд за ингээд одоо тэгшэрчлээ гэсэн энэ үед нь бол тусгай ийм зүүгээр бол зүүг одоо тэр хугарсан хэсэгт нь бол оруулж өгөөд тэр зүүгээрээ одоо шимент биошимент гэж одоо манай бидний одоо ойлгодгоор бол нөгөө ханны цемент шиг тийм одоо шингэн цементийг бол хийж өгдөг гэж байна. За тэгээ тэр хоосон зайг нь бол цементээр нөхөж өгдөгөө, дүүргэж өгдөгөө гэж ингэж тайлбарлаа. За энэ нь бол одоо нуруугаа хуглаад бол маш их өвчтөй байсан хүмүүс энэ эмчилгээг хийлгэхэд тэр дороо энэ зовир бол байхгүй алга болоод тэгээд одоо шууд л одоо алхаж явж эхэлтгээ гэж ингэж тайлбарлаа. 네, 감사합니다. 원장님 신기하네요. 네. 그리고 두 번째 질문이요. 요즘 이게 적주 골다공증 환자들이 좀 많은데요. 이런 환자들이 어떤 치료를 받아야 됩니까? 네, 특히 여자들이 폐경기가 되면 50대 폐경기 되면 여성 호르몬이 없어져요. 그러면 골다공증이 빨리 옵니다. 여성 호르몬이 피 속에 있는 칼슘을 뼛속으로 집어넣는 운반체 역할을 하는데 폐경이 되면 여성 호르몬이 없어져요. 그러면 피 속에 칼슘이 많아도 그게 뼛속으로 안 들어가요. 그렇기 때문에 여자가 골다공증이 많이 오는 거예요. 폐경 이후에는 50대 이후에. 그래서 50대 이후 여성분들은 누구나 다 골다공증이 생겨요. 그래서 이거를 예방하려면은 젊었을 때부터 음식을 고기도 먹고 야채도 먹고 골고루 많이 먹어야 돼요. 처녀 때부터. 이뻐지려고 고기 안 먹고 야채만 먹으면 광물질이 적어가지고 뼛속에 칼슘이 부족해요. 그리고 폐경이 되면 확 또 골다공증이 빨리 옵니다. 그러니까 이뻐지려고 날씬하려고 고기 안 먹으면 큰일 나요. 50대 이후에 고생해요. 그러니까 고기도 평소에 많이 먹고 야채도 먹고 골고루 많이 먹어야 돼요. 둘째는 이제 꾸준히 운동을 해야 돼요. 특히 걷는 운동이 제일 중요합니다. 우리가 땅을 짚고 다리로 팡팡팡팡 걸으면은 그 충격이 척추뼈에 전달이 돼요. 척추에다가 충격을 주는 거야. 꽝꽝꽝꽝. 그러면 척추가 단단해지는 거예요. 운동 안 하고 가만히 있으면 척추가 뼈가 삭아버려요. 그래서 뼈에 충격을 주는 걷는 거, 뭐 달리기도 좋고 자관 그런 운동을 해야 척추가 튼튼해져요. 오랫동안. 그 다음에 세 번째로는 척추뼈에 나쁜 음식을 피해야죠. 담배가 아주 안 좋아요. 금연해야 돼요. 그 다음에 뭐 또 좋은 음식으로는 우유가 있어요. 우유에 칼슘이 많잖아요. 그러니까 칼슘 많은 우유를 평소에 꾸준히 먹고 칼슘 많은 음식 섭취하고 또 햇볕을 많이 쬐면은 우리 피부에서 비타민 D가 자연히 형성이 돼요. 햇빛에 의해서. 그 비타민 D가 뼈를 튼튼히 하는 비타민이에요. 그래서 비타민 D가 부족하면 뼈가 약해져요. 골다공증이 생겨요. 그래서 비타민 D를 햇볕을 통해서 피부에서 생성해서 섭취하는 방법이 좋은데 일조량이 부족한 경우가 많아요. 우리가 빨개 벗고 있을 수가 없잖아요. 몸을 많이 가리고 얼굴 조금 이게 피부에 조금 햇빛이 나오니까 부족하다고. 그러니까 비타민 D를 평소에 먹어주는 게 좋아요. 약으로. 이거는 그냥 음식처럼 먹는 거예요. 음식처럼. 하루에 한 알씩 계속 먹어주면 비타민 D가 충분해져서 뼈가 튼튼해집니다. 이런 것들을 지키면은 골다공증을 예방할 수 있고 나이가 먹으면 누구나 골다공증 오는데 오더라도 늦게
늦게 오게 돼요. 예. За ингээд одоо эмчтэй тавьсан хоёр дахь сонсогчийн маань одоо хүсэлт бол юу байсан бэ гэхээр ясны сэргэжилттэй ийм өвчтөн одоо ер нь ямар эмчилгээ хийлгүүл зүгээр вэ гэсэн ийм асуулт хүсэлт тавьсан. За тэр хүсэлтийг эмчтэй тавихад эмч маань юу гэж хариулж байгааг вэ гэхээр ер нь бол одоо 50 наснаас хойшоо эмэгтэйчүүдэд бол одоо энэ ясны сэргэжилт гэдэг өвчин бол их байдгаа гэж ярьж байна. За яагаад энэ 50 наснаас хойшоо буюу цэвэршилд явагдсан эмэгтэйчүүдэд энэ ясны сэргэжилт их хурдан явагддаг вэ гэхээр одоо эмэгтэйчүүдэд одоо эмэгтэйчүүдийн ялгаруулдаг гормон бол одоо цусан дах кальцийг одоо яс руу дамжуулах юм үүрэгтэй байдгаа. За тэгээд эмэгтэй хүн цэвэршчихээр болохоор нөгөө цусан дах кальцийг яс руу дамжуулах процесс бол явагдахаа болчдгоо. Тийм учраас ясны сэргэжилт бол маш хурдан явагддгаа гэж ингэж тайлбарлалаа. За тэгээд үүнээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэхээр нэгдүгээрт за эмэгтэйчүүд болохоор одоо хөөрхөн болохын тулд залуугаас л махвал бага идэхийг боддог. Илүү ногоо иддэг. За энэ маань болохоор яадаг вэ гэхээр эцэстээ бол 50 наснаас хойшоо бол зовлон авчирдаг гэж ингэж тайлбарлалаа. Тэгэхээр 50 наснаас хойш зовхгүй байхыг хүсэх юм бол залуугаасаа одоо ногооч идээд махыг ч бас ингээд ээлжлээд идчих ёстой гэж ингэж тайлбарлалаа. Тэгэхээр махыг бас тохируулаад хэрэглэх нь бол ясны сэргэжилтээс бол хамгаалах ийм давуу талтай байх нэ. За хоёрдугаарт нь бол яах ёстой вэ гэхээр алхах ийм одоо алхах бол энэ сээр нуруунд бол зочирлыг идэвхийг бол өгч байдаг. За тэгэхээр өдөр тутмын амьдралдаа бол алхах энэ зуршлыг бий болгох нь бол ясны сэргэжилт явагдахаас хамгаалдаг гэж ингэж тайлбарлалаа. За гуравдугаарт нь бол ясны сэргэжилтэд одоо сөргөөр нөлөөлөх хоол ундыг бол идэхгүй байх хэрэгтэй гэж ингэж ярьж байна. Мөн бас одоо тамхи татах бол энэ ясны сэргэжилтэнд хамгийн муу нөлөө үзүүлдэг гэж ингэж тайлбарлалаа. За тэгээ мэдээж эрэг кальциктэй хоол бол сайн идэх нь бас чухал гэж ярьлаа. За энэ кальциктэй хоол хүнсний бол гол төлөөлөх зүйл нь бол сүү эдгаа гэж ингэж тайлбарлалаа. За дөрөвдүгээрт нь бол бид нарнаас бол D витаминыг авдаг. За D витамин дутагдах юм бол бас ясны сэргэжилт явагдах нэг нөхцөл болтгоо гэж ингэж ярьлаа. За сүүлийн үед бид нар бол нарнаас энэ D витаминыг авахын үйл ажиллагаа бол их тутмаг болсон тийм учраас өдөр тутмын амьдралтаа бол D витаминыг хоол шиг одоо хэрэглэж одоо ясаа бэхжүүлэх хэрэгтэй гэж ийм зөвлөгөө өглөө. Тийм мэдээж эерэг бол ясны сэргэжилт гэдэг бол нас хөшөрхийн ирэхээр бол бидэнд ирдэг зүйл. Гэхдээ ирлээч гэсэндээ бас тэр хугацааг бол одоо ингэж урьдчилан сэргийлснээрээ бол уртасгах, хойшлуулах ийм боломжтой юм байна сонсогчдаа. 완전히 그리고 세 번째 환자의 질문이요. 30대 남자분인데요. 수영하려고 다빙하다가 목 골절이 됐대요. 그래서 이런 환자 같은 경우는 어떤 치료가 좋을지 좀. 그래서 여름철에 이제 수영장 가서 다이빙 많이 하잖아요. 근데 다이빙 수영장이 얕은 경우가 있어요. 깊지 않고. 그런데 이제 다이빙 머리부터 물속에 팍 들어가면은 바닥까지 머리가 부딪히는 수가 있죠. 그러면 그 순간에 머리 부딪히면서 목에 골절이 와요. 목이 골절되면 팔다리 사지가 마비돼요. 큰일 납니다. 아주 팔다리 사지 마비로 살게 돼요. 그래서 목뼈 골절이 무시무시한 거예요. 위험하고. 그러면 뭐 즉시 병원 가서 이제 목 수술을 해야죠. 골절 부위 맞춰주고 쇠 받고 척추 신경 좋게 하는 주사 놓고 여러 가지 했는데 목 골절, 다이빙 골절은 이렇게 위험하잖아요. 그래서 우리가 여름에 폼 잡고 멋지게 다이빙 머리부터 받고 하는 거는 절대 하면 안 돼요. 그거는 수영 선수나 하는 거고 뭐 깊은 5, 6m, 10m 깊이 물속에 들어가는 거고 일반 수영장은 1.5m, 2m 밖에 안 되잖아요. 그러니까 거기는 머리부터 들어가는 게 아니고 폼은 없지만은 우리가 뛰자마자 발부터 들어가야 돼. 그래서 전 세계적으로 신경외과 의사들이 캠페인 벌리는 게 있어요.
다이빙 할 때 다리 먼저 들어가자. 그래서 영어로 feet first. 다리 feet는 다리잖아요. first 먼저. 다리 먼저. 다리 먼저. 이게 구어예요. 구어가. 다이빙 할 때 다리 먼저. 머리 먼저가 아니라 다리 먼저. 반드시 들어가는 거지, 반드시. 그래서 중요합니다. 네. За ингээд 3 дахь одоо сонсогчдын маань санал болохоор юу байсан бэ гэхээр 30 орчим настай эрэгтэй залуу усан бассейн руу одоо толгоогоор ингэж одоо өсөрж унаад тэгээд одоо хүзүүний яс нь хугарсан ийм өвчтөн ер нь ямар эмчилгээ хийх хэрэгтэй вэ гэсэн ийм асуултыг тавьсан. За эмчтэй энэ асуултыг тавихт бол за зуны удиралд бол одоо усан бассейн бид нар бол их явдаг тий. Тэгтээ энэ бассейн хоёр янзын бас бассейн байдаг. Зарим бассейнууд нь болохоор их тийм ус нь бол гүнзгий биш тий. Гүйхэн ийм бассейнууд бас хөвчлэн байдаг. За ийм бассейнд бол одоо толгоогоор эхэлж төрүүлж одоо орох нь маш их аюултай байдаг. Энэ тохиолдолд хэрвээ одоо хүзүүний яс хугарах юм бол үүний дараа бол одоо дөрвөн мөчөнд бол саажилт бий болдгоо. Энэ бол маш аюултай гэж ингэж ярьж байна. За ер нь бол мэрэгжлийн хүмүүс бол мэрэгжлийн эмч нар дэлхийд даяар одоо мэрэгжлийн эмч нар бол семинар хийдэг гэж байна л да. Зуны удиралд. За тэгээд тэр семинараар бол одоо ямар үрээ хэлдэг вэ гэхээр feet first гэж ингэж хэлдэг. За тэр нь болохоор юу вэ гэхээр хамгийн түрүүнд одоо хөлөөрөө орох хэрэгтэй. Бассейнд орохдоо хөлөөрөө орох хэрэгтэй гэж ингэж хэлдгээ. Тэгээ ер нь бол зуны удиралд хүмүүс одоо их гоё харагдах гаас тэр юм уу эсвэл одоо толгоогоороо төрүүлж тий ингэж бассейн руу өсрөх явдал их байдаг. Энэ бол ерөөсө болохгүй. Энийг бол мэрэгжлийн хүмүүс л одоо ингэж хийх үхээс жирийн хүмүүс ингэж хийх нь бол маш аюултай гэж ингэж ярьлаа. За эмч маань бол одоо ийм сайхан зөвлөгөөг бол ингээ өглөө. 네, 원장님 감사합니다. 오늘은 인터뷰를 여기까지 하고 마치도록 하겠습니다. 오늘은 척추란 기관이 우리 몸에서 어떤 역할을 하는지, 어떻게 건강하게 관리해야 하는지에 대한 좋은 이야기를 많이 해주셔서 감사합니다. 오늘 제가 질문해야 하는데 안 했거나 아니면 원장님이 꼭 이 얘기를 하고 싶었는데 못했다. 그런 내용이 있으시면 마지막으로 말씀 좀 부탁드립니다. 마지막 시간을 원장님께 드릴게요. 네. 통증은 아프고 괴롭고 힘들지만 통증이 있기 때문에 우리 몸이 어디 고장이 났다는 것을 우리가 알아차리고 거기에 대해서 치료할 수 있어요. 그래서 통증은 우리 몸의 경고, 어디가 이상이 났다는 경고를 알려주는 아주 고마운 것입니다. 그러니까 통증이 초기에 지속적으로 있으면 바로 그 부위에 문제가 있다는 것을 우리한테 알려주는 것이기 때문에 한 일주일 이상 기다려보다가 계속 아프면 병원에 가서 꼭 진단받기 바랍니다. 네, 감사합니다. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд хүргээд жаргаж байна. Энэ удаагийн дугаарыг Солонгос улсын нийслэл Сөүл хотын Апгужон дүүрэгт байрладаг Ким Ён Су сэр нурууны эмнэлгээс шууд дамжуулан хүргэлээ. Өнөөдрийн маань зочин эмчээр тус эмнэлгийн ерөнхий эмч, эмнэлгийн дарга Ким Ён Су докторыг урьж сонсогч та бүхэнтэйгээ уулзлаа. Ингээд эмчтэй сүүлийн хормыг үлдээсэн байгаа. Эмч маань хариулахдаа за хүний биед өвдөлт байна гэдэг бол ямар нэгэн одоо зүйл асуудалтай боллоо гэдгийг бол одоо илэрхийлж яадаг юм тохио юм аа. Тэгэхээр тэр өвдөлт, тэр зовир 7 хоногоос одоо дээш те үргэлжлэх юм бол энэ нь бол одоо бас зүгээр орох зүйл биш учраас аль болох хурдан одоо богино хугацаанд эмнэлэгт очиод үзүүлэх шаардлагатай үзүүлээрэ гэж ингэж загч байна. Ингэж зөвлөж байна. За ингээд MDK эрүүл мэндийн мэдээллийн төвөөс 7 хоног бүрийн даваа гарагийн 18 цаг 15 минутанд Солонгос эмчийг урин та бүхэнтэйгээ уулзаж байгаа илээ. Сонсогч та бүхэн сонирхсан асуулт болон зөвлөгөөгөө MJL радиогийн зочин эмч буланд дахин сонсохоор тавигдсан нэвтрүүлгийн доор коммент хэлбэрээр үлдээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосоос 010 83 83 8834 дугаар руу, Монголоос холбогдох бол 9831 6848 Gmail-ийн дугаар руу мөн MJL радиогийн нүүр хуудсанд байрлах манай төвийн сурчлагаа руу орж тэнд тавигдсан утас болон мэйл хаяг, Facebook хаягаар холбогдно. Цаг зав гарган бидний ярилцлагыг хүлээн авч сонссон та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дараа 7 хоногийн даваа гарагийн 18 цаг 15 минутанд дахин уулзахын эрүүл тавь. 원장님 수고하셨습니다. 감사합니다. 네, 감사합니다.
Солонгосын MDK Medical компани. Бид Солонгосын эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд очих монгол иргэдэд бүрэн цаг зөвлөлтийг үзүүлж байна. Бид таныг өөрийн компанийн нэрээр Солонгост урьхдаа бичиг баримтын орчуулгаас эхлээд эмнэлгийн сонголт, эмчилгээний өмнөх болон дараах хяналт, Солонгос улсад байх үеийн бүх төрлийн үйлчилгээг найдвартай үзүүлж байгаа тул та бидэнд итгэж хандаарай. MDK Medical компани харилцах утас 9831 6848 тэг 10 83 83 88 34.